За залуусаа тэгэхээр бүгдээрээ энэ хичээлээр Fibonacci-г үзсэн байгаа өмнөх хичээлээр тэгэхээр энэ хичээлээр хэдүүлээ үзэх вэ гэх юм бол ерөнхийдөө K-level ба Fibonacci-гийн confluence буюу давхцал гэж яг юу юм бэ гэдэг талаар үзэх болно. Тэгээ ер нь энэ яг ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаар илүүтэйгээр дэлгэнгүй мэдэх болно. Тэгээ ер нь бол K-level болон Fibonacci-гийн confluence гэж яг юу юм бэ? Окей. За тэгэхээр бид нар мэдж байгаа Fibonacci гэдэг зүйл маань бол өөрөө нэлээд хэдэн левелтэй зүйл байгаа тийм. Энэ олон левелүүд дундаас хамгийн чухал гэсэн левелүүдийг хамруулад ингээ 3 хэсэгт хуваасан байгаа би A, B, C гэх тийм. За тэнд дундаасаа B хэсэг нь бол хамгийн чухал хэсэг гэдгийг бид нар ойлгосон байгаа. За тэгвэл тэр B хэсэг дээр байгаа тэр тоонууд бол өөрөөсөө юг илэрхийлдэг вүлээ? Мэдээж бидний Fibonacci гэдэг хичээл дээр үзснээр trace-ийн хөдөлгөөн ирэх боломжтой левелүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр trace-ийн хөдөлгөөнд ирэх боломжтой левел буюу өмнө байгаа impulse хөдөлгөөнийхөө явсан байгаа нийт дуусан байгаа замын хэдэн хувь дээр trace-ийн хөдөлгөөн ирж байна вэ гэдгийг заадаг тийм левелүүд байгаа. За тэгээд хэдэн хувь дээр ирвэл хэд дээр очих боломжтой вэ буюу дараагийн туулах боломжтой замын хэмжээг ч гэсэн Fibonacci заадаг гэдгийг бид бүхэн тайлбарлаж хэлсэн байгаа. Окей. Fibonacci-гийн левел хоорондын хамаарлал гэдэг зүйл байдаг. Тэгвэл тэр Fibonacci-гийн B левелийн тухай өнөөдөр илүүтэйгээр дэлгэрэнгүй ярил л да. Fibonacci-гийн B level гэдэг зүйл дээр байгаа тоонуудын яг аль нь дээр нь ер нь trace-ийн хөдөлгөөн очих магадлал илүү өндөртэй байдаг юм бэ гэдэг тухай. За ер нь бол Fibonacci-гийн B level-ийн тэр олон левелүүд дундаас аль нэг дээр нь л угаасаа л trace-ийн хөдөлгөөн очино. Эсвэл бол тэднийг бүр бүгдийг сэтэлж гараад reverse гэсэн хоёрхан төрлийн л боломж байгаа. Тэгэхээр тэр левелүүдийн B дотор байгаа левелүүдийн аль нэгэн дээр очиод импульсын хөдөлгөөн ихэлсэн тохиолдолд амжилттай импульсын хөдөлгөөн явах нь бол ойлгомжтой зүйл. Тэгвэл тэр левелүүдийн яг аль нь луу нь trace-ийн хөдөлгөөн очих вэ гэж ярихаас илүүтэйгээр аль нь дээр нь trace-ийн хөдөлгөөн илүүтэйгээр хугардаг вэ ч юм уу ийм утгагүй зүйл ярихаас илүүтэйгээр хамгийн гол зүйл нь юу вэ гэх юм бол аль нь луу нь одоо үн ханш өөрөө татагдж байна вэ гэдэг зүйлийг бид нар мэддэг байх хэрэгтэй. Аль нь луу нь ер нь илүүтэйгээр татагддаг юм бэ гэдэг. Окей. Тэгэхээр аль нь луу нь илүү татагддаг вэ гэх юм бол Fibonacci-гийн тэр олон левелүүдийн ерөөсөө л K level-тэй confluence хийсэн байгаа level руу илүүтэйгээр татагддаг. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол бид нар K level гэж юу гэдгийг мэднэ. Бид нар K level гэдэг зүйл бол ерөөхдөө эсвийн high болон эсвийн low гэдэг зүйлүүд дээр ажиглагддаг зүйл гэдгийг бид нар мэдж байгаа. За эсвийн high болон эсвийн low дээр ажиглагдж болно K level гэдэг маань тэгээд мэдээж K level-ээс гадна спорт болон resistүүд ер нь хүчтэй спорт болон resistүүд бол олон тооны ойлтыг хийсэн спорт болон resistүүд нь өөрсдөө бас адилхан K level болж өгдөг гэдгийг мэдж байгаа. Тэгээд дээрээс нь мэдээж бүхэл тоонууд бол өөрөө нөгөө quarter quarter theory гэдэг зүйлээрээ бол бас K level болж өгдөг гэдгийг бид нар мэдж байгаа. За тэгвэл одоо бүгдээрээ энэ бүгдийг аваад үзэх юм бол ерөнхийдөө тэр Fibonacci-гийн тэр B дээр байгаа левелүүдтэй давхцсан байгаа K level-үүд гэж байгаа тийм үү. За жишээ нь бодоод үзье л та. За магадгүй Fibo-гийн B level дээр байгаа тэр тоонуудын level дээр давхцсан байгаа нэг эсвийн low-ийн resistance байна гэж бодъё. За энэ downtrend-ийн хөдөлгөөн дээр өмнө байгаа impulse хөдөлгөөн дээр татсан байгаа Fibo-гийн аль нэг level дээр нь тэр эсвийн low өөрөө давхцсан байгаа. За магадгүй Fibonacci-гийн 50 гэдэг level дээр өмнө байсан эсвийн low-ийн resistance давхцсан байгаа бол энийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр K level болон Fibo-гийн level хоёрын confluence буюу давхцал гэж нэрлэдэг. Уулзуур давхцал гэж нэрлэдэг тийм. Окей. За энэ давхцалсан байгаа энэ level рүү үндсэндээ trace хөдөлгөөн илүүтэйгээр татагддаг. Илүүтэйгээр энэ лүү яагаад татагдаад байгаа юм бэ? Яагаад ханш тэр левел рүү татагдаад байгаа вэ гэх юм бол ханш чинь өөрөө юу юм бэ гэхээр ханш чинь өөрөө тэр ханшийг бүрдүүлж буй тэр ханшин дээр арилжаа хийж буй арилжаачдын 8-ачдын арилжааны тэр одоо захиалгыг өгч буй захиалагчдын өөрсдийнх нь хийж буй үйлдэлийнх нь сүүдэр нь эсвэл хийж буй үйлдэлийнх нь хийж буй захиалгынх нь put step нь буюу яах нь нөгөө нэг мөрүүд нь байх нь шүү дээ. Хөлийн мөрүүд нь тий. Тэгэхээр ямар нэгэн хөлийн мөргүүгээр ямар нэгэн ханшийн өөрчлөлтийг одоо үүсгэхгүйгээр тухайн тренд гэдэг зүйлээ өөрөө үүсгэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр тэр хөлийн мөр үүссэн болвол тэр хөлийн мөр өөрөө ямар нэгэн зүйлийг илтгэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хуу тухайн Fibo-гийн level болон тухайн K level-ийн confluence руу одоо тэр өсөд байгаа хөдөлгөөн маань өөрөө хөлийн мөр байх нь шүү дээ. Тэр үүсэж байгаа tracement маань өөрөө хөлийн мөр нь. Тэгээд яг тэгж дээшээ өсөж хөлийн мөрийг үүсгэж тэр чиглэлд явж ягаад тэндээс буцаад эргээд доошоо явж гинэ гэдэг хөлийн мөрийг бид нар яаж мэдэх боломжтой вэ? Мэдээж ойлгомжтой. Бид нар support болон resistance дээр price action яаж үүсдэг вэ? Candle price action гэдэг зүйлийг үүсцэн байгаа тийм үү? Тэгэхээр яг тухайн одоо K level дээр очиод тухайн K level-ийн
давхцсан байгаа конфликс үүсгэсэн байгаа тэр зон дээр очиод тэр P-bog-ын левел дээр очиод хөдөлгөөн маань өөрөө ямар нэгэн Gantt price action үүсгэнэ. Тэндээс унах юм байна гэдэг price action-ыг үүсгэн тийм үү? Тэр тохиолдолд окей за энэ комплайнс бол ажиллаж байгаа юм байна. Энэ комплайнс дээрээс хөдөлгөөн унах юм байна шүү гэдэг таамагийг бүрдүүлээд тэгээд тэндээс хөдөлгөөн унавал хайчих вэ гэдгийг шууд тодорхойлж байна тийм үү? P-bog-ын 50 level дээрээс ойчих юм бол мэдээж P-bog-ын ас 45 level рүү шууд унчиж байгаа. Окей. За тэгвэл энэ зураг дээр хэдүүлээ одоо дэлгэсэн дээр харъя л да. За жишээ нь ийм хөдөлгөөн байж таараад downtrend хөдөлгөөн байж таараад Trism-ийн хөдөлгөөн ирж байгаа. За Trism-ийн хөдөлгөөн ер нь ирж байгааг нь бид нар мэдж байгаа. Downtrend-ийн хөдөлгөөн зөв тодорхойлсон байгаа. За тэгвэл энэ тохиолдолд бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр Trism-ийн хөдөлгөөн хаана дуусах вэ гэдгийг мэдэх шаардлага байгаа. Тэгвэл энэ тохиолдолд бол бид нар мэдээж өмнө байгаа impulse хөдөлгөөн дээр нь Pipo татаад өгчин. Okay, nice. Nice Pipo. За тэгээд энэ Fibonacci дээрээ бид нар яах вэ гэхээр яг энэ Fibonacci-гийн энэ олон левелүүд дундаасаа ерөөсөө B цэгийн левелийг буюу яах нь B хэсгийн левелийг тодорхойлчихно. За энэ B хэсгийн левел дээр байгаа энэ олон тооны яг алин дээр нь очих вэ гэдгийг бид нар мэдэх шаардлагатай байгаа. Тэгвэл энэ олон тоонуудынхаа аль нь яг K левелтэй давхцаж байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За бид нар одоо энэ дээр Swing lower жишээ авч байгаа шүү. Энэ бол зүгээр нэг л жишээ. Swing low дээр давхцаж байгаа левел нь аль байна вэ? За Swing low дээр хамгийн ойрхон байгаа левел нь бол Fibonacci-гийн 61.8 гэдэг левел байна. Окей. За тэгвэл Fibonacci-гийн 61.8 гэдэг левел рүү Trism-ийн хөдөлгөөн хүрээд тэндээс унах магадлал нь илүү өндөрөөл гэсэн. Гэхдээ бүх зүйл магадлал ерөөсөө confluence хийсэн левел дээрээс шууд унана гэсэн үгч биш downtrend-ийн хувьд. За тухайн compliance season level-ийг шалгасны дараа тэн дээр унана гэсэн price action-ийн мэдээллийг өгсөний дараа л эндээс хөдөлгөөн унах боломжтой юм байна гэдэг 100% магадлал гарч ирнэ. Гэтэ магадлал хэзээ ч 100% байдаггүй. 100% магадлал гэж байгааг сонсороо. 100% боломж биш те. Ерөөсөө л магадлал. Окей. Тэгэхээр энэ дээрээс ямар дохио өгвөл бид нар уналт хийн гэж ойлгох вэ? Энэ дээрээс мэдээж candle price action-ы дохио өгвөл бид нар уналт хийн гэж ойлгоно. За candle price action-ы дохио дундаасаа бол хамгийн танил болсон дохио болох за магадгүй rejected candle байж болно те. За том хэмжээний дээр rejected жижигхэн биетэй ийм candle гарч ирээд за ерөнхийдөө бол bearish чиглэлийн candle гарч ирээд уналтыг гүйцэтгэх юм байна гэдэг дохиогоо өгөх юм бол окей энэ дээрээс ерөнхийдөө унах юм байна гэж үзэж болох гэсэн. Окей. За тэгэхээр юмс юм амархан байхгүй. Ер нь бол юу болох вэ гэхээр маркет яг одоо бид нар жишээ нь confluence мэдж гин гэж бодъё л доо. Confluence мэдж байгаа. Тэгтэл маркет наана нь унах дохио өгч болно. Наана нь унах дохио өгөөд тэгээд энэ наана нь унах гэж байгаа дохио нь худлаа байна уу үнэн байна уу гэдгийг бас ялгах арга байдаг. Гэхдээ хэдүүлээ энийг бол одоохондоо үзэхгүй. Гэхдээ зүгээр энэ дэр жишээгээр авах юм бол наана нь унах дохио өгөх үед эндээс хүмүүс окей за эндээс унах гэж байгаа юм байна гэдээ баахан сэллийн захиалга өгдөг. Баахан сэллийн захиалга өгсөн байжсэн чинь тэр нь цаашаа үргэлжлээд ороод ирдэг. Окей юу болоод байна те. За цаашаа үргэлжилж орж ирлээ. Тэгээд конфликт дээрээсээ унана. Тэгэхээр энэ тохиолдолд бол ерөөхдөө эндээс унах уугүй юу гэдгийг баталгаатай мэддэг. Одоо тэр аргачлалыг нь мэдж байгаа хүн нэгдүгürt, хоёрдугаарт нь price action хардаг хүн, гуравдугаарт нь confluence харж чаддаг хүн, дөрөвдүгürt нь энэ трендээ зөв тодорхойлдог Pipo-го ашигладаг хүмүүсийн хувьд эхний уналтан дээрээс орохгүй магадлал маш өндөр. Хоёр дахь уналтан дээрээс орох магадлал маш өндөр гэсэн үг шүү дээ. Эхний уналтан дээр орсон байгаа анх шатны хүмүүс эсэлээ цугуулсны дараа юу хийх үг гэхээр тэр хүмүүс ихэвчлэн тэндээс окей үн унахгүй юм байна оройгоо эвдчихлээ buy гэдэг одоо санаа гаргаж ирээд buy арилжаа хийн buy арилжаа хийсний дараа юу болох вэ гэхээр эхлээд эндээс нөхдүүд эхний уналтан дээр андуураад sell-ийн арилжаа хийцэн байгаа. Тэгтэл дэшээ эсэл зогчно. Эсэл зогсныхоо дараа окей эндээс өсөх юм байна гэд buy арилжаа чинь тэгтэл буцаад эсэл зогно. За тэгтэл туршлагатай арилжаач тухайн үед юу хийж идэг вэ гэх юм бол тухайн үед яг confluence level дээрээс доош нь сэлдэж байдаг. За тэр доош нь сэлт тэр сэл өөрөө тэнд хамгийн боломжтой нөхцөл байсан гэдгийг тухайн арилжаачид мэдж байгаа. За яаж мэдж гэх юм бол конфлексээр дамжуулж, давхцлаар дамжуулаад за тэгээд дээрэс нь энэ орж ирж байгаа энэ хуурамч ингээд хөдөлгөөн байгаа шүү дээ. Хуурамч tracing хөдөлгөөн үүсгээд буцаад дэш өсөж байгаа хөдөлгөөн байгаа. Одоо яг энэ паттерныг би яриад байна л та. Tracing хийлээ, амжилтгүй боллоо, impossible-а дахиад инглээ. Окей. Энэ хөдөлгөөнийг юу гэж нэрлэдэг вэ гэвэл complex pull back гэж нэрлэдэг. Complex pull back-ийн тухай тусна хичээл байгаа. Тэрийг үзээрэй. Окей. За тэгээд ерөөхдөө бол ийм байдаг. Бид нэр compliance гэдэг зүйлийг мэдснээр ийм даваа талтай гэдгийг хэлэх гээд байна гэсэн үг. Окей. За гэхдээ энийг би тайлбарласан энэ бол зөвхөн яг нь swing low дээр. За swing high дээр үзье л та. Өмнө байсан swing high байсан. Tracing хөдөлгөөн ирж байгаа. Compliance тавьсан. За compliance маань Fibonacci-гийн 61.8 дээр байгаа. 61.8 дээр ирэхээр нь бид нар яах нь мөн л адилхан
price action харна. За ямар price action харах хэрэгтэй вэ гэх юм бол мэдээж candle price action харах хэрэгтэй одоогийн байдлаар. Гэтэ энэс илүү их зүйлийг харах хэрэгтэй. Гэтэ одоогийн байдлаар бидний мэдж байгаа зүйл бол candle price action л байгаа учраас candle price action-аараа явчих. Тэгээ candle price action харлаа. Окей, за эндээс хөдөлгөөн байх шүү гэдэг зүйлийг мэдлээ. Ингээд өсөлт. Окей. Тэгэхээр confluence, candle price action, people, trending, Prism хөдөлгөөн энэ бүгд маань хамтдаа нийлээд ажиллаж байгаа тохиолдолд илүү өндөр магадлалтай импульс хөдөлгөөнийг барих магадлалтай цэгийг биднэрт зааж өгдөг. Яг эндээс хөдөлгөөд шүү гэдэг цэгийг тий. Окей. За, эсвийн хай, эсвийн лов хоёроос бусдаар яаж бид нэр дахиад конфликсийг үүсгэх боломжтой юм бэ? Магадгүй одоо жишээ авч үзэх юм бол энэ маань үнэн байх магадaltaй байхгүй. Эхний ирсэн Prism хөдөлгөөн маань үнэн байх магадaltaй. Бид нар юу харсангүй вэ? Бид нар эсвийн лов дээр болон people level-ийн хамтарсан байгаа confluence-ийг хүлээгээд тэндээс орно гэж хүлээжсэн чинь наана хэрэгжлээ. Яагаад? Яагаад вэ гэх юм бол магадгүй өмнө түүхэн дээр угаасаа олон удаа ойчсон тийм зон байсан байх магадaltaй байхгүй. Тийм зон байсан байх магадaltaй. За тэгэхээр олон удаа ойчсон зон буюу олон удаагийн ойлтыг хийлгэсэн зон гэдэг чинь өөрөө маш хүчрхэг зон байгаад байна гэсэн үг. За тэр хүчрхэг зон дээрээс хөдөлгөөн яах нь очоод Prism-ийн хөдөлгөөний хийгээд тэндээс price action үүсгэсэн болвол уналтын price action-ыг үүсгээд уналтын bearish candle-ыг үүсгээд те rejected ийм bearish candle зүгээр би rejected заавал байх албагүй шүү зүгээр яг бид нар бол олон төрлийн price action үзсэн байгаа candle дээр тэр зүгээр л bearish candle те bearish candlestick price action үүссэн тохиолдолд тэгээ эндээс унах юм байна л гэж үзнэ гэсэн үг. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр зөвхөн эсвийн low зөвхөн эсвийн high биш яг нь олон ойлтыг авсан байгаа тэр зон буюу маш олон удаа тэр одоо ханшийг ойлгож чадсан маш сайн барьж байгаа зон өөрөө дараагийн удаа яг нь конфликт олж чаднаа. Пибогийн конфликт төр гарч ирнэ гэсэн. Тэр конфликт төр ханш очоод дахиад ханш төр конфликсыг зохиод мөн л адилхан уналтын price action илэрхийлж байгаа тохиолдолд down trend төр тэндээс recent төлөвлөгөө дуусах юм байна, импульс төлөвлөгөө явах юм байна гэж үзэж болно гэсэн. За uptrend төр ч мөн л адилхан наан нэрэхээр болчвол яах юм гэдэг асуудал яригдж байгаа. Наан нэрэхээр болчвол яагаад наан нэргэж байгаа юм бэ гэх юм бол ерөөсөө зүгээр ханш тэнд олон удаагийн ойлттой байсан team resistance өмнө нь байсан breakout хийгээд тэрийг шалгаж байгаа. Тэн дээр өсөлтийн price action candle үүссэн. Тэгээд эндээс impulse хөдөлгөөн явж байгаа. Энэ бол яг нь маш чухал. Тэгэхээр ерөөсөө бид нар зөвхөн эсвийн хай, эсвийн лов төр хүлээгээд байгаа юм бол хөдөлгөөн болгон ирээл эсвийн хай, эсвийн лов шалгаад байдаггүй. Ер нь бол хөдөлгөөн яг ихэвчлэн эсвийн хай, эсвийн лов шалгадаг. Аптрендийн хувьд бол эсвийн хаяа, даунтрендийн хувьд эсвийн лов шалгах нь байдаг. Үзэгдэл. Гэхдээ олон ойсон байгаа левелийг шалгах магадлал бас байдаг. Тийм учраас энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Заавал биш гэдгийг. Окей. За тэгэхээр compliance гэдэг зүйл маань нэг иймэрхүү байдлаар явагдаж байгаа. Бибогийн левел болон хүчирхэг K level хоёрын хоорондын хамаарал маань Prism төлөвлөгөөний илүү өөрлөгөөс хоронзолж татаад тэгээд тэн дээрээс Prism төлөвлөгөөнд дуусах магадлал илүү өндөр байдаг. Энгийн Бибогийн левел дээрээс илүүтэйгэр гэсэн үг. Окей. За. Тэгвэл 3 дахь төрөл бас байгаа мэдээж ойлгомжтой. Заавал ингээд одоо юу гэдгийг K level-гүүгээр унж болох уу гэдэг асуудал байгаа. K level руу явж орж ирээд ч унж болно. K level-гүүгээр ч одоо унаж өсөж Prism төлөвлөгөө дуусаж болно. Ерөөсө заавал compliance дээр очих хэрэгтэй. Заавал compliance-тэй цэг дээр л Prism төлөвлөгөө дуустдаг гэж огт хэлж байгаа юм биш. Зөвхөн compliance-тэй level бол илүү хүчтэй байдаг. Илүү их хэмжээгээр Prism-ийг өөрлөгөө татдаг. Гэхдээ still орон зай үлдэх хэрэгтэй. Prism төлөвлөгөө ямар ч compliance-гүй level дээрээс ч унах боломжтой. Гэхдээ тэр уналтыг өөрчлөн таамаглах боломжтой юу? Мэдээж боломжтой. Ирээдүйн хичээлүүд дээр бид нар тэрийг өөрчлөн таамаглаж сурнаа. Окей. За, ямар ч байсан Peboгийн болон K level-ийн compliance гэдэг зүйл маань ийм зүйл байдаг юм байна. Энийг бид нэр бас арилжаан дээр заавал ашиглах ёстой. Окей. За, юм байна задаасаа. Тэгээ энэ бол Pebo болон K level-ийн compliance гэдэг хичээл байлаа. Тэгээд удахгүй бүгдээрээ дараагийн хичээлээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.